За юу яцхан манайхаа тэгэхээр хэд оног ингээ бодсон ингээд миний ярих сэдв болохоор философи холбогдолтой. Хүнд ингээд нэг ядраатай ингээд нэг олон талын ингээд одоо мэдээллүүд ч юм уу аргументуудыг задлж ингээ хэлдэг болохоор философи ойлгоход жоохон төвөгтэй байдаг те. Гэхдээ би энэ ингээд нэг удаагийн сэдвээр болохоор философи хэд хэдэн санааг spirituality бас хэд хэдэн санаатай нэгтгэхэд ерхийн нэг бас нэг арай өөр аргумент ингээ гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэд хэдэн ингээ нэг ярих сэдв байна. Бид нар бүгд existentialism буюу оршин байх гэдэг талаар асуудаг те. Хайда нэг юм орж бол би яг ер нь хэн билээ те, би яг яах гэж амьдраад байгаа вэ гэдэг ч юм уу тиймэрхүү ингээ асуулт байдаг. Ингэж бодно гэдэг чинь та философч болж байгаа болохгүй юу? Философи хэрэл нэг амар хүндэн биш шүү дээ. Зүгээр нэг хийцгүй байж байгаа. За ер нь яг юу болоод байна гэдгийг бодож байгаа. Тэгээд тэр бодлоо ингээд нөгөө юу гэх хариулттай аргументтай болохын тулд философчид логик гэдэг зүйлийг ашигладаг. Инженерүүд алах багаж хэрэгтэй шиг философт бол логик хэрэгтэй байдаг гэдэг. Сүүлд ер нь ингээд таарууд ингээд унших зөндөө зүйлүүдийг анзаарлаа. Тэгээд би өмнөх бичлэгүүдээр бас хилжүүлээ ажиллаа би буруу санааглаа. 25 бол бидний хамгийн final ингээд нэг judgment ингээд нэг зүйлүүдийн нэгэ 26-наас хойш бүх юм өөрчлөгдөнө. Гэхдээ энэ өөрчлөлт гоё байх уу бас хэцүү. Зарим нэг хүмүүс ингээд нэг хороод байхсгүй хүмүүс ингээд одоо үүргээ биелүүлсэн хүмүүс ингээд явна те. Жишээлбэл Charlie Corcoran би бүр дээр үуч ингээд нэг ярьж ирсэн ингээд маш олон хүмүүс ингээд нэгнээсээ хагцдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд ингээд болох жилээ. Гэхдээ ингээд юу гэх юм бид нар ингээд нэг энэ бүхэнд утга учир байгаа мó гэдэг асуултыг асуудаг те. Spirituality-тэр ancient Kabbalah дээр бидний хувь тавилан бидний өмнөөс шийдэгдсэн байдгаа гэдэг ч юм уу те. Өхлийн дараах амьдрал те. Бидний иймэрхүү ингээд purpose буюу шалтгаанаар бид нар амьдарч байгаа. Чиний энэ дэлхий дээр ингээд амьдарч байгаа шалтгааныг чи өөрөө сонгож аваад ирсэн те. Гэдэг ч юм энэ бол ингээд Kabbalah ингээ яригддаг асуудал. Тэгвэл Jean-Paul Sartre гэдэг. Sartre Sartre-ийн новуудыг би бүр айл 6-7 жилийн өмнө уншдаг байсан. Гэхдээ ер нь бол одоо л дийлхэнүүд аягүй сайн санаж байгаа. Sartre-ийн нэг idea байдаг. Existence precedes essence гэдэг idea байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ? Чиний оршин байхыг чи өөрөө тодорхойлно гэдэг тийм. Одоо жишээлбэл өөдрөх хэн байх нь хамаагүй чи хэн болох нь хамаатай гэдэг утгыг гаргаж ирж байгаа. Юм болгоно essence буюу одоо цаад өвдөл гэж байдаг тийм. Жишээлбэл энэ усны бодол, усыг өөрхтэй, усын хадгалаг өөрхтэй бид ууж байна тийм. Яг тэр үншин ингээд шашин дээр чиний төрсөн чинь ингээд цаанаас ингээд нэг цохогдсон байт юм гэдэг санаа. Жишээлбэл энийг ингээд хамгийн их ингээд нэг ашигладаг нь энэтхийн нэг кастинг систем байдаг тийм. Нэг 5 касттай байдаг өлөө дээ. Чи ядуу бол ядуу нийл хүүхд байна. Тийм чи баян бол баян нөхдөл байна гэдэг ч юм уу. Чиний хувь тавилан уусаа шийдэгдсэн чамд хувь тавилангаа өөрчлөх ямар ч ирэх байхгүй гэдэг. Ухааны мэрдэхгүй юу? Sartre энийг үгүй гэж хэлсэн. Юу гэж хэлсэн байвал үгүй чиний ингээд нэг төрөгчин ингээд нэг одоо энэ төрцөн байгаа тий одоо амьдарч байгаа хамаагүй ихгүй да. Юу хамаатай үйлч тий чи өөрх ингээд одоо амьдралаа гартаа атгаж ингээд нэг өөрх амьдралыг зохиогоод хэн болох вэ гэдэг чи хамаатай. Чи малчны хөвтөлөөгээд малчин болох ёсгүй байхгүй юу? Чи энэ бүх ингээд нэг мэдрэл мотой зүйлүүдийг одоо багтаа ингээд авчихсан хүчрхүүлүүдийг ингээд үзлээгээ чи өөрөө том хүчрхийлэгч болох албагүй шүү дээ. Тий. Чиний сонголт чиний гарт байдгаа. Тиймээс ингээд урагшлаарэ гэдэг санааг ер нь бол Sartre ингээд ярьдаг. Тэгээ Sartre болохоор existentialism ингээд нэг философчдын хамгийн том төлөөлөгчийн нэг. Тэгээд ерөөхдөө бол та би яг энэ Sartre ингээд нэг тэр айдиаг энэ YouTube имжлэхэн дээр би бол ингээд задлж чадахгүй. Яа гэвэл энэ чинь маш комплекс айдиа байдаг. Та үнэхээр ингээд нэг шартай айдын сонирхох өсчүүл тэгээд Sartre-ийн номуудыг уншаад үзээрэй. Тэгээд дараа нь миний тэгвэл ингээд YouTube дээр бүр дээр үед ярьж исэн сэдв. Нише гэдэг бас философч байдаг. Нише Фридрих Нише болохоор ингээд бас нэг Sartre-с арай өмнө амьдарч исэн. Бас existentialism гэдэг нэг философчдын нэг. Тэгээд Нише болохоор
amor fati буюу хувь тавилангаа хайрлая гэдэг бас нэг айдиаг ярьсан байхгүй юу. Юу гэвэл Сартр болохоор би амьдралаа өөрөө бүтээнэ гэж ярьж байгаад нийшээ жоох өөр ямар өөр гэвэл одоо болж байгаа энэ бүх зүйлийг би зөв хайрлаа. Эхлээд хайрлахаас эхлэх юм байна. Буюу хүлээж шүрээс эхлэх юм байна. Сартр болохоор шууд одоо хамаагүй шууд бүтээх гэдэг шүү дээ. Энэ хоёр таны жоох өөр гэхдээ ярьчих хэрэгтэй. Spirituality дээр ч гэсэн ингээд нөгөө юу гэх юм чиний энэ болж байгаа мэдрэл муутай бүх ингээд нөгөө нэг үйл явдал челленжүүд энэ бүх зовлон зүдгүүрүүд for the reason буюу чамд шалтгаантай байсан чи нэг магадгүй сонгосон байх. Чи нэг контрактаа ингээд нөгөө нэг төрөхийнхөө өмнө хийсэн байх гэж ярьдаг. Тиймээс чи энэ насандаа ингээд энэ одоо нөгөө үйл явдал буюу кармагаа ингээд цэгцлэх ч юм уу дуусгаагүй ажлуудаа дуусгах хэрэгтэй гэж ярьдаг. Spirituality дээр одоо жишээлбэл чи магадгүй ингээд нөгөө нэг avoidant attachment буюу ингээд хүнээс жоохон зайлсхийдэг байлаа гэж бодъё л та. Өнгөрсөн амьдрал дээрээ дараачийн амьдрал дээрээ ингээд аав чинь чамайг амар disappoint тоодгоо эсвэл чамайг ингээд тоодгоо. Тэгээ чи наадхантаа ингээд дуусгааг өнгөрсөн амьдралаа дуусгаагүй асуудлуудаа ингээд нөгөө нэг цэгцлэх гэж энэ амьдрал дээр ирдгээ гэж ярьдаг те. Тэгвэл энэ болгож ингээд нөгөө нэг жоохон өөр байгаад байгаа зү. Гэхдээ бид энэ болныг бас ингээд нөгөө нэг нөхцөл байдалд нь тааруулж одоо ашиглах шаардлагатай байгаа байхгүй юу? Яаж гэвэл бидэрт ингээд нөгөө бүгдэнд нь spirit ингээд work хэрэгтэй. Биднэрт ингээд нөгөө нэг би яаж ингээд мэдэрч байгаа би хаашаа явж байгаа миний утга учир яг юу вэ? Reasoning ингээд нөгөө нэг сүнслэг сэдвэр ч юм уу те одоо шилбэл universe гэж байгаа, энерги гэж байгаа, татцал гэж байгаа, vibration гэж байгаа миний өмнөх хөшлгүүдээс ингээд нөгөө хараад үзээрэй. Тэрнгээр ойлгодог шиг бас бидэрт бас rational logic хэрэгтэй. Яавал би одоо энэ нөхцөлөдлийг илүү ухаалахаар ингээд эргүүлж авах вэ? Би яавал ингээд нөгөө нэг илүү өнгөрснийхэн боолгош одоо ирээдүйн бүтээгч болох вэ гэдэг ч юм уу те. Бас тэгвэл тэрнээс эхлэхийнхээ өмнө ингээд нөгөө нэг би хаанаас эхлэх вэ гэдэг янз янзын асуултууд байгаа штэ. Би мэдэж байна. Энэ болгоныг ингээд ботход хөөхтэй ч гэсэн гэхдээ эртөөрөө хизээ нэгэн цагт бид нар ингээд энэ болгоныг ингээд ойлгох хэрэгтэй. Болохоор бид нар өөрсдөө дайчилж байгаа, бид нар сурахын төлөө, бид нар хөгжихийн төлөө, бид нар илүү bigger person буюу том хүн болохын төлөө ингээд нөгөө бид нар энэ болгоныг сурцгаадаг тийм. Тэгвэл ингээд нөгөө нэг нийшээгийн тэр одоо amor fati буюу хувь тавилангаа хайрлая гэдэг ингээд нөгөө нэг теориг ярихад нөхөр нийшээ чи ингээд нөгөө нэг би хэрвээ тэр оронд төрсэн байсан бол би тэр үед энийг хийгээгүй байсан бол би ингэсэн байсан бол би тэгсэн байсан бол ийм болохгүй байсан юм да гэж гомдлог бачих байсан байхгүй юу? Тэгсэн чинь you know what энэ болгоныг би бүтээсэн юм байна өө хүлээмжшөөрөө би магадгүй дайнтай ингээ оронд амьдарч байна би энийг хүлээмжшөөр энэ хувь тавилангаа хайрлаа би магадгүй ингээ нөгөө нэг муухай гэр бүл төрсэн байна гэхдээ би энэ гэр бүлээ хайрлаа энэ хайрлахаас бүх юм эхлээд хайрлсныхан дараа хайрлаа гэдэг нь давхар уучлалыг бэлэгдэж байгаа хайрлаа гэдэг нь давхар тавьж өгөхийг бэлэгдэж байгаа хайрлаа гэдэг нь давхар өөрийгөө хийхийг бэлэгдэж байгаа санаа энэ болгоныг би ингээ нөгөө нэг хайрлаа тэгээд одоо би амьдралаа ингээд нөө бүтээе гэдэг. Тэгэхээр нише байна уу, Sartre тэр existence versus essence байна уу, эсвэл spirituality cabal тэр чи төрхийнхөө өмнө чи universe-с асууж төрсөн. Би ухаантай болмоор байна уу, universe чам шалгуур өгч байгаа. Тэгвэл чиний амьдралд мэдрэл мотоо үйл явдлуудыг ч өгч ийл даа гэдэг шиг. Эсвэл чи өнгөрсөн амьдралтаа дуусгах чадаагүй челленжүүдийг энэ амьдралтаа ингээд нэг дуусгах чаа. Гэдэг энэ ингээд тус тусын айдиа ч гэсэн яг үндэ point нэг байгаа даа байхгүй юу? Яг нэг л поинттай. Ямар поинт вэ гэвэл ч те чи амьдралынхын хохирогч биш амьдралынхын бүтээгч болж байгаа цагаас ахвала чиний амьдрал чиний гарт орноо хинч чамааг аврахгүй. Гэ энэгээр хинч чамд тасахгүй гэсэн үг шүү дээ. Зөв чи өөрөөгөө өөрчлөх өөрөөгөө ингээ нэг бүтээх илүү том хүн болох гэдэг эцсийн шийдвэр үзэх чи идэг байхгүй юу? Хажуудлаас чи 1000 хүн үлээж чи хэзээ ч өөрчлөгддөг юм аа. Тиймээс ингээ амьдралаа сайхан болгоё гэж бодж ивэл чи өөрөө л ингээ нэгчих хэвээр. Чи нэг л өдөр ингээд нөөс суглаанаас очил амьдрал амар жаргалтай болгоно гэж байхгүй. Чи нэг л өдөр ингээд нөө чиний ганцаардмал амьдрал чи ингээд нэг ханхуу гарч ирээл чиний амьдрал чи өстой oh my god гэж жолно гэсэн байхгүй. Яг үндэ энэ болгоны чи өөрөө л бүрдүүлэх хэрэгтэй. Чи бусдаас хүсэж байгаа бүх зүйлүүдийг өөрөө л хийх хэрэгтэй гэдэг л юм санаа. Тиймээс ингээд нөө бид нар энэ ингээд нөө саудаас хэд хэдэн одоо хичээл сурвалаас амар гой санагч байгаа. Эхнийх нь юу вэ гэвэл өнгөрсөн амьдралтаа ингээ хийсэн бүхий л ингээ л мэдрэл муутай шийдрүүд ингээ би гаргасан үний юм байна. Нарциссистик хүнийг ингээ амьдралтаа оруулж амьдралаа сүтгэсэн миний буруу байсан байна. Би тэрийг ингээ юу гэх хотлоо ярьж байгаа юм чи намайг манипуляц болоод байсныг би анзаарах байсан юм байна.
тэр залууд ингээд эсвэл тэр ингээд нэг хүүхэнд би ингэж нэг амьдралаа алдсан миний буруу байсан байна. Яад бол би тэрийг амьдралдаа оруулах шийдвэр нь би хийсэн байна. Магадгүй тэр бизнес партнер чинь чамаа ингээд араас чи хомдлоо гэж бодоход энэ бас миний буруу байсан байна. Яад вэ гэвэл ч те энэ болгоны би шийдвэрийг гаргасан би л байсан байхгүй юу? Хэрэг өнгөрсөн тиймэрхүү шийдвэрүүдийг бүгдийг гаргаж чадсан бол тэгвэл ирээдүйд гаргах ухаалаг шийдвэрийг ч гэсэн би гаргаж чадна штэ. Тиймээс ингээд нэг хүн болгонд буруугаа ч ихсний оронд эхлээд буруугаа өөрөөсөө олж авъя. Өөрөөсөө би буруугаа хүмсэрлэе. Одоо би яах вэ? За нэгэн тийм болцсон юм байна. Писта. Тийм. Би одоо нэгэнд exist буюу оршин байцсан байна. Одоо би тэгвэл ухамсартайгаар өнөөдрөөс ахуулаад ирээдүйн амьдралаа бүтээе. Энэ амар чухал point гарч ирж байгаа. Энэ өндөр би spirituality-г нэг ингээд нэг сэдвийг ярихад higher self гэж ярьдаг. Чиний одоо нэг ideal self. Бид нар ингээд ярьдаг те хэрхэн яаж ideal self-тэй холбогдох вэ гэдэг. Гэхдээ зүгээр төсөөлөө үзье. Энэ одоо жоохон төвхтэй парадокс магийн ингээд нэг ядраатай л байгаа шүү. Гэтэ яах вэ? Ойлгочих байх заяа. Higher self. Бид нар нэг 10 жилийн өмнөх version-лог очиод pistachio-г тэр үед ингэсэн байсан бол гэж хэлдэг те. Өнгөрсөн лүү шахаад байна да. Яг үндэ бидэрт ингээд нэг юу хий гинтийн байдлаар нэг сонин мэдээлэлүүд орж ирдэг ч юм уу. Эсвэл ингээд гинт ингээд нэг асуултыг хариулдаг болчихж штэ. Би энийг ингээ хийчих байсан юм байна гэдэг. Энд чи ингээд нэг чиний ирээдүйн higher self чинь чамд хэлээд байгаа байхгүй юу? Чи пистам тэгж хийчих болох шүү гэдэг ч юм уу. Тэнгүүт одоо жишээлбэл бидний одоо нэг явцсан ойлголт буюу бид нар нэг цаг таймлайнтай амьдардаг гэдэг явцсан ойлголтоос бид нар гарах хэвээр. Юу гэвэл бидэрт multiple timeline байгаа юу? Өөр ингээд нэг цаг хугацааны амьдрал бидэрт ингээд байгаа. Энэ жоохон парадокс маягаар ойлгоход хэцүү. Одоо шил миний ингээд нэг юу гэх ирээд өөрчлөлөө гэж бодоход энэ ертөнцийн дээр босод ирээдүйд яах вэ гэдэг ч юм уу те. Өнгөрсөн одоо ирээдүй гэдэг ядраатай таймлайн байгаа даа. Энийг хэдүүлээ нэг нь задлж чадахгүйгээс хойш дараа чимшгэн дээр залж байгаа. Төрдөө ингээд орчих дараа гэ. Юу вэ гэвэл хэрвээ одоо хэдүүлээ одоо нэг философт цай. Хэрвээ би альмаатай амьдрах уу, чимгээтэй амьдрах уу гэдэг шийдвэрийг хийлээ гэж бодъё. Альмаатай амьдрах уу, чимгээтэй амьдрах уу гэдэг шийдвэр. Хэрвээ альмаатай амьдрахаар бол одоо жишээлбэл ингэнэ гэсэн. Альмаа надад тухтай санагдсан. Яагаад гэвэл ингээд нэг альмаа миний ингээд нэг токсик гэжтэйг адилхан байсан болохоор би ингээд нэг цаанасаа neuroscientifically attract болоод альмаатай цугуул тэгэл нэг багийнхан cycle-а давтдаг ч юм уу те. Энэ нь болохоор ингээд нэг хувь тавилан гэдэг нэг цаанаасаа зургц юмар шаах гэдэг байна да. Тэгсэн чинь миний ингээд 10 жилийн дараа higher self гинт гарч ирсэн ээ. Альмаатай битээсөө чимгийн гайвчдаг шиг. Гэдэг гинтийн сонир бодол орж ирлээ гэж боддог. Гэхдээ яг энийг танихад бас хэцүү л те. Тэглээ гэж одоо би чимээг сонглоо. Альмаатай биш чимгээг. Тэнгүүд нэг Sartre-ийн нэг existence persists essence буюу чи хэн байх нь чухал ш хэн болох нь чухал гэж ааз. Нэг байгуул хувь тавилан үнэхээр цаанаас бүтцэн байсан одоо зурагдсан байгаа шүү дээ. Одоо альмаатай байх хэрэгтэй гэдэг хувь тавилан. Энэ миний одоо soul contract л гэж бодъё. Альмаатай байж нэгдээ токсик шааж жоохон драма шаадаг ч юм уу яадаг ч юм. Тэр ихтэй сонгохгүй надад сонголт байгаа байхгүй юу? Сонгохгүй байна гэдэг чи өөрөө сонголт гэдгийг Sartre бид нар тайлбарлах гэж оролцсон. Үнэхээр сонголт хийхгүй байх чинь сонголт шүү. Альмаатай байхгүй байхыг сонгож байгаа нь миний сонголт. Тэгмээд миний нэг яг үндсэн таймлайн буюу ингээд дефолт таймлайн байгааз тэр нь байхгүй болоод миний ингээд ирээдүй өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэгээд 10 жилийн дараа азар бихтэй тэр сонголтыг хийсэндэ гэж бид нар хайдаа боддөө штэ. Тэр чинь бид нар нэг юу гэх higher self-ийг сонссны тохиолдол ойлгоч л да. Зүгээр энэ бол гэхдээ spiritual шүү. Spiritual яриа шүү. Энэ нэг philosophy lock гэдэг ингээд нэг байхгүй. Тэгээд философитой юугаар яаж ингээд нэг холбогдож байгаа вэ? Биднэрт сонгохгүй байх хэрэгчлөө гэж байгаа. Биднэрт сонгох хэрэгчлөө гэж байгаа. Гэтэ ганцхан кондишн юу вэ? Бид нар тэр хийсэн сонголтоо бослууга буруучтэй. Тэр үед би чамаас олж энэ сонголтыг хийсэн гэж буруугаж ихэхгүйгээр би энэ сонголтыг хариуцлагатаар хийсэн. Энэ бол миний үр дүн, миний үр дагавар. Тэгэхээр би энийхэн одоо үр шимийг би өөрөө л хүртэн. Тэнийг сонголт хийгээд тэнийг юм шацаал би өөрөө л энийг хүртэн. Би хинлүүч нь буруугаж ихэхгүй. Мөөдөл гой ингээд нэг сонголт хийгээд тэрний үр шим өртвөл би нэг өөрөө л хийсэн байхгүй юу? Тиймээс амьдралынхаа хохирогч байхаа болсон цагаас чиний амьдрал эхэлдэг гэдэг санааг философийн зүгээс, спирит зүгээс тайлбарлах гэж би орлоо. Тэгээд юм болгон байгаа нөхцөл байдлаа хайрлахаас эхэлдэг. Магадгүй ингээд нэг зарим хүмүүсээ уурлаж маалдгүй л дээ. Зөндөө хэцүү үйл явдлууд ингээд нэг хүм эргэн тойронд болж илээ.
Мэж гэсэн ингээ бага үед хэцүү зүйлүүд болж исэн. Одоо ингээ маш олон хүмүүс ингээ тагцлыг үзэж байна. Миний эргэн тойронд маш хэцүү зүйлүүдийг үзэж байна. Наад ч гэсэн ингээ нэг UK яг хэцүү ч гэсэн ингээ нэг бас багч гэсэн ингээ нэг миний амьдралдаа үзэж ирсэн ингээ хамгийн муухай ингээ нэг дурсамжууд эдрээс ингээ үндэ ангижрах сонголтыг хүн өөрөө л хийдэм байлээ гэдэг би таад тоолцох хүссэн. Alright. Би энэ хэцүү зүйлүүдийг ингээ нэг үзлээ. Гэтэ би энэ хэцүү зүйлийг өгсөн хүмүүсийг нөхцөл байдлуудыг би уучлаа. Яг үл энэ миний ингээ нэг соол сонголт байсан. Миний хувь тавилангийн сонголтууд байсан. Миний энэ амьдралд ээжсэн сонголтын үр дагавар яг юм болсон юм байна. Тиймээс ингээ нэг би эхлээд тэр болгоныг уучлаа. Тэр бас тэр нөхцөлд байсан өөрийгөө бас уучлах хэрэгтэй. Хаанаас нэг тавьж явуулах буюу нэгэнт ингээ болоод өнгөрсөн зүйлийг хүлээн зөвшөөрөөд гүнзгийм саад ингээ нэг явах хэвээр хүмүүсээ явуулдаг. Туулах хэвээр ингээ нөхцөлөдлүүдийг туулаад явуулах. Энэ болохоор ингээ Фридрих Ницшегийн Amor Fati буюу хувь тавилангаа хайрлаж байгаа хэлбэр. Хаанаас нь одоо би нэгэнт энэ нөхцөлөдлүүдийг үзсэн юм чинь би магадгүй ингээ намайг хүчрхийлсэн юм шиг би хүчрхийлэгч байхгүй хат болох байлгүй гэдэг сонголтыг хийнэ гэдэг нь яг үндэ чи predestination буюу тодорхойлогдсон байсан хувь тавилангаасаа чи ангижраад өөрийнхөө хувь тавилангаа өөрөө бүтээж байгаа хэлбэр шүү. Тиймээс ингээ бид нар ид чидийг хайдаг те. Гэхдээ ид чид бидний дотор буюу ид чид чинь бидний шийдвэр байсан шүү гэдэг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ дараа нь ингээ нэг Alchemist гэдэг номны үйл явдлыг би таад тоолцсон. Би бас дээр үед YouTube дээр ярьж байсан. Alchemist болохоор тэр ном дээр ингээд Испани хүүхд амьдралаа эхлүүлдэг, богиноор л ярьж байгаа шүү. Амьдралаа эхлүүлдэг, адал явлаа эхлүүлдэг. Тэг явж исэн чинь нэг цыган таротор идэлтэй уулзсан чинь чиний эрдэнэс ингээд нэг Египтэд байгаа юм байна шүү тэгээд. Окей, Египтлээ тэгвэл аялчихж байгаа. За Испаниас Египт рүү аялал дээрэндүүлж байгаа, молигдуулж байгаа, дайны хөл нэрвэж байгаа, задуулж байгаа, бөөн болж байгаа, дапуурж байгаа, бизнесээ бүр шааж гэж байгаа бүр амар юм болоод ашгүй нэг юм Египтэд ингээ оцсон чинь ингээ нэг дээрч задуулаад явахын алдад Египтийн пирамид руу зааж байгаа хгүй тэгээд дээрч асуусан чи тийшээ зааж яг юу гэж яасан чи тэнд эрдэнэс аваа гэж надад цыган зүүн чинь ингээ Испанд хахад хэлжсэн чи Испанд гэсэн үү надаа нэрээ сүүл нэг сонь зүйлс би нэг Испанд очоод нэг сүмийн ажуудлын ингээ нөгөө эрдэнэсийг бочих юм бол эрдэнэс байгаа юм шиг зүйлээ гэхдээ ямар тэнэг өстэй тийшээ очиж дээ. За нөгөө нэг спак ч гайхаж байгаа штэ. Тэр сүмний яг үндэ тэр хүүхдийн гэр нь واخгүй юу. Тэгээд зодоолоо буцаж ингээд нөгөө явж байхдаа гэрэх ажлын сүм ингээ ухсан чи алт олчихж байгаа واخгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл штэ те ингээд тэр хүүхд штэ те Египт аялахгүй байх сонголтыг хийж болох байсан. Тэр Таро трейдер тэр эрдэнэс чинь чиний гэрээч хажууд байгаа гэдгийг шууд хэлэх боломж байсан. Гэхдээ тэгж хэлээгүй яа дэвэл штэ те. Тэр эд баялаг тэр ичэдийг хүртэхийн тулд тэр хүүхд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэр хүүхд чинь ингээд нөгөө ухамсартай болох хэрэгтэй штэ. Бид нар мэддэг ухамсаргүйгээр ингээд найр мөнгөтэй болсон хүмүүс ямар муухай байдаг вүлээ те. Гэхдээ бас үнэхээр бас гой баян хүмүүс байдаг те. Нөгөө нэг юмны наада цаантайг ойлгодог хүмүүнлэг ухаалаг болсон хүмүүс ч санаас амар гоё байдаг те. Энэ болгон чинь зүгээр тэр одоо бидний амьдрал дээр болж байгаа тэр бүх үйл явдлууд бидрийг ингээд нөгөө илүү том хүн болохын төлөө л ингээд түлхээд байгаа шүү гэдгээ би хуваалцахыг хүссэн юм аа. Зөв богино сториг шортоор ярьж байгаа шүү. Тэгээд өдрийн төгсгөлөхэд миний ингээд нэг хэлэх туртаа ингээд нэг мантра магадгүй ингээд яг одоо аягүй хэцүү үйл явдлуудыг үзэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Хэрвээ бурхан гэж байдаг бол өөрчлөх боломжтой зүйлийг өөрчлөх хүч хайрлаач ээ. Өөрчлөх боломжгүй зүйлээ бол тэрийг төвчээр хайрлаач ээ гэдэг мантраг санаж аваарай. Тэгээд хэрвээ чиний сонголтыг чи өөрөө гартаа атгах чадж байгаа тохиолдолд чиний амьдрал чиний хүснээр л ингээд өөрчлөгдөх бах та. Stay blessed.